Сайн бацгаана уу? Гэрэл таад. Ингээд өнөөдөр та бүхэндээ зориулаад яг солонгос хэлнийг хэрхэн яаж сурах вэ талаар зөвлөгөөг өгөх гэж бичлэг бэлдлээ. За тэгээд би өөрөө болохоор яг солонгос хэлийг сураад ер нь бол 5 жил болж байна. Тэгээд 2015 оны 3 сард солонгосын Кунсаны үндэсний их сургуульд олон улсын худалдааны мэргэжлэр сураад 19 оны 2 сард сургуулаа төгссөн байгаа. Тэгээ Монголд ирээд ер нь бол одоо яг 1 жил гарсан болж байгаа юм байна. За энэ хугацаанд ер нь бол бодлоо л доо. Яг солонгос тахтаа солонгос хэлийг яаж сурч исэн талаараа бодож үзлээ. Яаж сурвал илүү хурдан сурах боломжтой байсныг бас бодож үзлээ л дээ. Яг солонгос хэлийг сурсан хүний хувьд бол яг зөвлөгөө өгөхөөр шийдээд энэ хөв бичлэгээ хийж байна. За тэгээд миний хувьд болохоор анхаарах 3 зүйл байгаа гэж бодож байна. Мэдээж хүн болгонд угаасаа хүн болгоны магадгүй ямар нэгэн зөвлөгөө юм уу ямар нэгэн зааврыг дагж исэн багталтай хэл сурахтаа мэдээж бүгдээр тууштай байх хэрэгтэй, мэдээж өөрийгөө зориулах хэрэгтэй. Ямар ч хэл байсан те англи хэлж бай юу ч байсан хичнээн их өөрийгөө зориулж хичээжхийн төдий чинээ яг тийм сайн исэн бол сайн үр дүн мэдээж гарч ирдэг байгаа. Яг миний хувьд яг миний туршлаган дээр суурилсан яг солонгос хэлийг сурахад өгөх яг тийм зааврыг бас та бүхэндээ өгье гэж бодлоо. Анх удаа солонгос хэл сурах байгаа болон дөнгөж солонгос хэл сурч эхлээд удаагүй байгаа. Эсвэл яг хувьчилсан яг ингээд өөрөө бие даан сурж байгаа хүмүүст бас илүү хэрэгтэй зөвлөгөө юм болов гэж бодлоо. Миний хамгийн ихний өгөх зөвлөгөө бол орчноо солонгос болгох гэдэг зөвлөгөө байна. Энэ болохоор юу гэсэн үг вэ гэхээр одоо ингээд өөрөө солонгос болно гэсэн үг бол биш. Мэдээж орчноо гэдэг нь одоо хэрэг ингээд чи уншаад сурцсан өсвөнүүдийн бүгдийг мэддэг бол гар утасныхаа одоо хэлийг солонгос хэл дээр солино гэсэн үг. Тэгээд ингээд аяанда ингээд юмнуудаа солонгос болгоод те одоо үзэж байгаа юмаа хүртэл солонгос болго. Гэхдээ яг тэр солонгос кино драмыг ингээд бүр ухаажлаг үздэг гэсэн үг биш. Яг тэр киногоор дамжуулаад бас юу сурч болох нь гэдгийг бас өөр төрөө бодож авч үзээрэй. Яг тухайн орчныг чи харж мэдэж болно нэг солонгосчууд ямар орчинд яаж амьдардаг юм бэ? Солонгос хэлийг яаж хэрэглэдэг юм бэ? Одоо огт хэл мэдгүй бол ингээд солонгос хэлний акцент яг тэр дуудлага одоо тэр ярианы хэлбэр нь ер нь бол хэм маяг нь ямар хуйн гэдгийг ер нь бол дүгнж харж болно. Мэдээж тэр бол танд хэл сурахад нөлөөлнө. Өөрийн гэсэн орон зайгаа чи бол яг өөртөө ашигтайгаар ашиглах хэрэгтэй. Жишээлж өөрөө ингээд тустай өрөөдөө бол өрөөндөө тавилгууд дээр чи солонгос нэрийг наагаад тойлол солонгосоор тойл гэж үчээд наагаад яг тэр нүүрний будаг нийшээрээ байх юм бол одоо ингээд юу байдгийг те тэрнээс ахуулаад за одоо нүүрний будаг юу яг өөрхөн сонирхлын дагуу бас солонгослыг илүү сайн сурахад өөрийгөө ингээд чиглүүлж болно. Тэрээ чи үнэхээр тэр солонгос айдалтай солонгос дуучид тийм хүмүүс дуртай болдё. Яг тэр хүнийхээ тоглосон киног үзсгөл тэр хүнийхээ дуусан дуугийн сонс ингээд нөр дуртайгаар тэрийг ингээд хэвшил болох нь илүү зүгээр. Айгуу тийм хүчээр дарамтаар биш яг өөрхөн хүслээр яг дуртай зүйлээр дамжуул сурвал илүү сайн ингээд чамд ингээд тогтцтой үлдэн байх гэж бодож байна. Одоо жишээлбэл ямар нэг спортоор хичээлдэг бол солонгосынхон тэр спортыг судлаад үз, сагсчдын судлаад үз, ямар сагсчуд байд юм бэ, ямар хөл бөмбөгийн багууд байд юм бэ, ямар волейболын тамирчид байд юм бэ гэдээ өөрөө судалж үзэж болно. Тэгээ яг тэр хүний одоо орчин үед те сошиал медиа хөгжсөн үед одоо фэйсбүүкээр ч юм уу инстаграмаар эсвэл хувийн блог гэдэг тамирчид байх юм бол тэр тамирчтай яг тэр тамирчдын хийдэг зүйлийг бас ингээд дагах ч юм уу те инстаграм утсан дагаад ингээд өдөр тутмын амьдралтай хамт байгаад илүү сайн ингээд судлаад байх юм бол улам их ингээд жамд ингээд сурах ямар нэгэн хүсэл төрөх юм билүү те. Тийм болохоор заавал хүчээр биш өөрийнхөө яг орчныг зөв солонгос болгоод яг өөртөө хэрэгжүүлж болох арга барилыг бас хэрэглээрэй гэж зөвлөмөр байна. Хоёрт өгөх зөвлөгөө гэх юм бол хэрэг чи солонгосоор ярий гэж шийдсэн, солонгос хэлийг сурыг гэж шийдсэн бол дуудлага маш гоёор эхлээрэй гэж зөвлөмөр байна. Гэтэл монголчууд ер нь солонгосоор ярихад ер нь дуудлаган дээр нэг тийм амар хүнд бэрхшээл бол байдаггүй юм лээ. Яг тэгвэл монгол хэл маань өөрөө яг тийм айгуу тийм өрмөц тийм акценттэй хэл бол биш. Ингээд нэгэн жигэд өнгөөр ярьсан ч ойлгомжтой байдаг. Тийм л болохоор солонгос хэлний аялгыг сурахад бас илүү амархан байдığım болов гэж бас бодож байна. Тэгэхдээ бас анхаарах хэрэгтэй. Яг ингээд солонгос хүний ярьж байгаа. Тэгээ чи ингээд шууд ингээд
монголоор ингээд дагаа хэлэхээр мэдээж тэр үг ингээд төгс дагаа гэдэг үү? Чи ингээд давтах хэрэгтэй тэр үгийг тэг яаж татах вэ гэхээр чи дуртай киноны хэсгээ дагаж хэлж болно. Ямар нэгэн ном уншихтаа ерөөж уншиж чаддгүй бол чи ингээд ямар нэгэн хүний яриаг дагаж хэлнэ эсвэл ямар нэгэн байдлаар дууг дагаж дуулна те хамгийн наазах яах штэ зүйлийг ярьж байгаа шүү. Тэгэж яг өөрөө одоо чихэнд хэвшил болгох ч юм уу те яг аманд хэвшил болгох нь айгүй зөв дадал юм болов уу гэж бодож байна. Тэгээд бас дуудлага сайжруулах бас нэгэн шалтгаан юу вэ гэхлээр мэдээж яг тухайн улсынхаа хэлээр чи ярьж сурах гэх юм бол бусдтай ойлголцож сурах илүү ингээд чөлөөтэй болъё гэх юм бол мэдээж чи дуудлага сайн байж чи бусдтай илүү сайн ингээд харилцаж ойлгож чадна. Тэр чинь дуудлага муу бол нөгөө чинь чамайг юу гэдэг байгааг сайн ойлгохгүй яг нэг үсгийн буруу лууцнаас олж тэр үгийг чи өөр үгээр ойлгох ч юм уу те ямар нэгэн байдлаар алтай зүйлийг гарах их гарч болох учраас ер нь бол дуудлагын дээр анхаарах нь бас маш чухал. Нэг аргыг хуваалцсан бол яг утасныхаа рекорд хэсэг дээр чи өөрөө ном уншаад юм уу ямар нэг үгийг дагаж хэлээд ингээд бичлэг хийгээд дараа нь түүнийг сонсоод үзэхээр хэндээ сонсмооргүй санагдана мэдээж ингээд дуудлага нь өөрөөсөө сайн болж өгөхгүй байгаа юм шиг. Гэхдээ тэгсэн ч гэсэн хамаагүй чи ингээд хичээгээс сонсоолох тусам тэр чин чамд ингээд хэрснээр яг ингээд зүвийн нэг удаа сонсчоод яг өөрийгөө сонсоод ингээд яваад хахаар маш ялгаатай сонсогддог. Тэгээд яваад тах тусам ингээд төстэй болоод эхэлдэг байгаа. Тэгээд ингээд чи 1 хоног давтлаа 2 хоног 3 хоног 4 хоног гэж давтаал хахад хамгийн ихний өдөр давтчихсэн voice-тэй чинь мэдээж 7 хоногийн дараах voice ч юм уу шал өөр болсон байна. Дуудлага ч юм бол үнэхээр ингээ өөрчлөгдсөн байх болно. Тийм болохоор чи яг өөрөө хичээгээд яг өөрийгөө зориулж чадах юм бол ер нь бол дуудлага засаатал дээр ер нь ямар нэгэн асуудал гарахгүй байх. Ялангуяа монголчуудад бол ер нь бол илүү хэлбэр бас байж магадгүй гэж бодож байна. 3 дөгөх зөвлөгөө бол хизээж битгий хичээрэй гэж хэлмээр байна. Яг л ер нь бол ихэнх өсвөр насны хүүхдүүд те залуучууд яг ингээ гадаад л сурж байгаа тэрүүгээр ингээ ярих гэхлээр бас ингээ би ингээ сайн ойлгодог гэхдээ ярьж чаддаггүй гэдэг үг амар хэрэгэлдэг. Би яг өөрөө яг тийм байсан. Тэрнээс ч болоод ер нь бол олон зүйлийг алдчихсан юм шиг санагддаг л та ингээд зүгээр ингээ хилээл болж байгаасэн юм чи ингээ ичиж санаа зовоод яана буруу хэлчихвэл яана энэ хүн намайг ойлгохгүй л яана гэд нэг худлаа нэг өөрийнхөө бодлоос би өөрөө айгаад тэгээд хин нэгэнтэй харьцах те илүү гой боломжийг олж болох байсан тохиолдолд тэр бүхний ингээ алдчихсан ч юм уу тийм үеуд бол байгаа. Тийм болохоор бити хичээ санаа зовоорой гэж хэлмээр байна. Ялангуяа солонгосоор ярьж байгаа бол зүгээр бид нар бол ихэнх хүмүүс юу нэг солонгос хэлний 1-2 үгийг бол мэддэг юм билээ. Тэр үгээ ашиглаад ч болов те ингээ ярьж болно. Гэхдээ бити хэтрүүлээрэ гэж хэлмээр байна. Монголчууд зарим нь бүр хитрхийн ингээд тоглоом шоглоом маягийн шиг бүр ингээд мэддэг те солонгос сайнч бай мууч байгуунууд ингээд чанга ингээ хэлэх ч юм уу те зүгээр нэг хүн харахаараа ингээд тэр үгээр хэлдэг ч юм уу тиймэрхүү тохиолдлуудыг ер нь бол хэд хэд удаа харсан л да. Тэр нь бол мэдээж маш хүндэтгэлгүй санагддаг. Тийм болохоор бити хэтрүүлж хэрэглээрээ яг чи өөрийнхөө сурсан үгийг мэдж байгаа зүйлийг тодорхой хэмжээд ингээд бусдад ингээд ойлголцгоо баш өөрийгөө туршиж үзэхийн тулд бас тэр үгээ заавал ашиглаарай гэж хэлмээр байна. Хичээж санаа зовох хэрэггүй. Хэрвээ ингээд ямар нэгэн байдлаар чамд болохгүй байгаа юм санагдаад байгаа бол яг солонгос хэл мэддэг хэн нэгнээс ч юм уу те асуухад ерөөсө буруутахгүй хэн нэгнээс ямар нэгэн зүйлийг асуухтаа бас бити санаа зовж байгаараа энэ зөв үү энэ буруу юу гэд асуучхад болж байгаа зүйлийг ингээд асуух уу яах уу гэх нэг те ингээд хариулт нь ингээд дорой бэлэн болчих юм ингээд заавал хойшоо суугаад ингээд өөрийгөө ингээд хаагаад байх хэрэггүй баг. Тийм болохоор битгий хичээрээ бити санаа зовоорой. За тэгээд зарим нэгэнд нь бол хэрэгтэй зөвлөгөөж магадгүй. Тэгээд ямар нэгэн байдлаар авахын аваад бас гэхингээрээ гэж хэлмээр байна. Тэг ямар ч байсан бичлэгийн минь хүлээн авч үзсэнд баярлалаа. Бас намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд цаашдаа улам илүү хэрэгтэй мэдээллийг өгсөн бичлэг блогууд ер нь бол оруулахаар төлөвлөж байгаа. Тэгээд энэ хүртэл үзсэн баярлалаа. Баяртай. Тэгээд бас нэг зарлалын чанартай нэг юм хэлэх гэсэн. Болгоор яг өөрөө одоо яг хуваараа бизнес эрхлээд явж байгаа. Энэний хажуугаар бас яг солонгос хэлийг сурахыг хүссэн хүмүүстэй яг хямд төлбөрөөр яг онлайнаар богино хугацаанд солонгос хэлний анхан шатны мэддэхүүн өгөх тийм сургалт явуулах гэж байгаа. Тийм болохоор ямар нэгэн байдлаар сонирхсан хүн байх юм бол миний Facebook болон Instagram хуудасаар холбогдоод надаас мэдээлэл аваарай гэж хэлмээр байна. Тэгээд танд таалагдсан бол subscribe болон like дараарай. Тэгээд тэр нэгэнд бас энэ мэдээллийг хүргэхийг хүсвэл share хийгээрэй гэж хүсэж байна. За ингээд
бүх зүйлд нь амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. Удахгүй уулзъя.